Хувс аймгийн 100 жилийн хүрээнд дархан Эрдэнэт Улаанбаатар хотуудад хөрөнгө оруулалтын чуулган болж өнгөрлөө. Өнөө чуулганаар аж ахуйн жалан байгууллага, за анги хамт олон ард иргэдийн хандив дэмжлэгээр олон бүтээн байгуулалтын ажил хийдгээр төлөвлөгдсөн нэг нь манай хамгаалтын захиргааны хамт олонны санаачилсан за ус нуурын дархан цаас газар байгуулагдах нийтдээ 100 сая төгрөгийн өсөлтөд бүхий ухтах хаалганы төслийн ажил дэмжигдсэн. За байгаль орчны салбар руу хөрөнгө оруулалтыг татах бидний зорилгыг дэмжиж хамгаалтын захиргааны дарга цогт очрын төсөлтийн хамт олон бидний төслийн ажлыг дэмжиж хийж гүйцэтгэхээр төлөвлөн за ингээд бэлтгэл ажилд ороод хандаа цуглуулад явж байна. За манай хамгаалтын захиргаанаас Хувс аймгийн нийт төгсөгчдийн дунд эргэс цомын төлөв гар бөмбөгийн тэмцээний бие сарын 19-20-ны өдрүүдээр зохион байгуулахаар зарлаад за бэлтгэл ажиллаа хангаад яв. За эргэс цомын гол зорилго нь за төрж өссөн нутаг орноо унган төрхөөр нь хойч үдэ өвлүүлэн үлдээх за дэлхийд нэг ховор эргэс хэмээгнийг за Хувс аймгийн бахархал барилдаад бүртгүүлэх за ингэснээрээ гадаад дотоодын жуулчдыг татах за орон нутгийн иргэдэд орлого олох боломжийг нээсэн энэ олон талын ач холбогдолтой гэж харж байна. За гар бөмбөгийн тэмцээний үеэр байгууллагаас урьдчилах зорилгоор за манай байгууллагын зүгээс нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулнаа. Ажлыг хэрэгжүүлэх эдгээр ажлууд болон дээр бүтээн байгуулалтын ажлууд за улсын төсвийн хөрөнгө оруулалтаар биш анги хамт олонны хандив дэмжлэгээр хийгдэж байгаа гэдгээрээ онцлогтой юм аа.